Монгол улсын засгийн газар хөдөлмөрийн яам. Монгол телевиз. За. Одоо миний үхэ хатаа доороос нь цуглуулад буцаагаад дээш нь хийгээл ингээл нооснууд маань ер нь шигшигдээд цаанаа ингэж тунаж гараад одоо бол ингэж доошоо гарч байгаа илүү л одоо ингэж гараад дахиж ингэж тавиад авах нэг тийм шаардлагагүй болчих шиг байна. Тэг ер нь бол өнөөдөр энэ дээр нэг юм нөгөө нэг залхатлаа хийнэ гэдэг шиг айгүй удаа ажиллаа. Нөгөө хэд маань юу хийж байгаа юм бол бас өөр талтай ажиллаж байгаа. Хөлс бүр өдөр ороод байна. Харсгаад амар битүү. Тэгээ ингээ божгонсын нэг хуурай нооснууд таларч байгаа. Донтон яасан шороонууд нь божигнаад цаг магистр мангар урд өнгөрт юм байна. Манай хоёр хүн чинь бүр ингээд амар ялгаал овоороод би бүр тэврээл ийшээ машин руу хийгээд амжихгүй хоёр талаас бүр ингээд овоолаад энэ газар оччихсан яаваа. Манай энэ пресний машин маань өдөрт 8 шиг юм хялгас. Энэ бол хялгас ингээд 8-аар гэж прессэн байгаа. 4 шиг юм ноолоор гаргасан. Ямар ч үсэн урд урдны хийжсэн ажлуудаас бас илүү сонирхолтой, илүү хэцүү байлаа. Яа болох вэ? Энийгээ зүгээр биччих нэрнүүдээ. За би ярьсан. Багийнхаа зүгээр энэ бригадынхаа ахлагчаар явж болохгүй юу? Явчлаа. Овог нэр нь юу? Овог нэр. Баяр даа. Одоо бүтээж гаргадаг, бэлдэж гаргадаг, үйлдвэрлэдэг ийм нооснуудын төрлүүд энэ чинь баг 20 төрлөх шиг шүү дээ. Тий, амсаад байна. Энэ бол их чихэрлэг авсан байл. Борн их баян байсан чиглаад. Борн чиглаадтай. Та нар альнаас нь идэх. Бааш нь чиглаадтай юу шүү дээ. За. Finance компани самнах үйлдвэрт ирж ажилласан баригад нэвтрүүлгийнхаа хамт олонд баярлалаа илэрхийлье. Тэгээд ажилласан 6 залуучууд та өнөөдрийнх нь ажлын нэг өдрийн ажлын цалин татвар хассан дүнгээр 120 сая төгрөгийг ингээд өдрийнх нь цалин одоо яа тэгээд хөдөө орон нутагт бол ажлын байр бэлэн байдаг тийм. Залуучууд ажиллах орон зай энд байгаа. Тэгээд одоо Улаанбаатар хотод одоо бүгд ажиллана гэж шууралгүй энд бас орон нутагт ирж ажилласаа гэж залуучуудаагаа уриалъя. Тэгээд нэвтрүүлгийнхаа хамт олонд цаашдынх нь ажилд амжилт хүсье. За, ёстой гоё. За, баярлалаа. За, танай компани ажиллажсэн амжилт. За, амжилт хүсье. Тэгээ би ер нь орж ирэл анзаарч хэлсэн. Айгүй том үйлдвэр те. Тэгээд одоо энэ чи бүхэл төрлийн ноосnууд ингээл боловсруулаад гаргаал. Тэгээд ингээд гадагшаа дотгошоо явуулдаг гэж. Сая гэхэд бидний одоо ингээд хийж исэн боловсруулсан ноос одоо Герман руу явна гэж бид нар сая хамгийн сүүлд ачилтаа хийлээ гэх мэтчлэн тэгээ нөгөө нэг залуу бид нар одоо ингээд нууцаа задлаад хэлэхэд Hugo Boss ингээд ноос ноолуураа ингээд нийлүүлж байгаа ч гэдэг юм уу. Ерөөсөө ингээд бидний дунд байгаа нэг юм энгийн амьдраа явж байгаа залуучууд юм шиг мөртлөө айгүй гоё баатарлаг үйлс бүтээж байгаа залуусаа байхгүй. Тэгээ танаа хамт олонд бас айгүй маш өндөр том амжилтыг хүсье. Тэгээд цаашлаад Gucci, Armani тийм газруудаас ноосоо Тэрийг тоосноо. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Тэнгэрийн доор оршихо минь Монголын алтар гавьяа халтал олноор жарган суухта хорва дэлхийд мартах ёсвэ. За энэ саяны Finance компани манай хөдөлмөрийн хэлцээр ноёдлон ажлын байрны захиалга ирүүлээд тэгээд захиалгын дагуу хүмүүсээ аваад суучлуулж аваад тэгээд нэгжил ажлуудад манай хөдөлмөрийн хэлцээс зарласан ажиллах шиг дэмжих хөтөлбөр гэдэг хөтөлбөрт хамрагдаад салингийн урамшуул авсан байгаа. Байнга манай хөдөлмөрийн хэлцээс хамтран ажиллаж байгаа. Очир фильм студ төлөвлөж байна. Багийн ахлагч, менежер, арилжийн ган тулга. Багийн хөтөж, хөтөлбөрийн найруулагч Халзангийн Батбаяр. Зурагдаач, эвлүүлэгч Баатрин Эрдэнэхүү.
Дууны найруулагч Догсмын Оргил Баяр. Багийн хөтөч Баяр далайн Эрдэнэсүг. Лайн менежер Батбаярын Дорд сүргэн. Зохиогч санаачлагч найруулагч Оргодлын Батсөрөг. Бригад. Биднийг одоо үзэж байгаа үзэгчдээс нэг тийм санал хүсэлтүүд ирдэг байхгүй комментүүд ирдэг. Тэрэн дээр та нар ямар хурдан ажил болд юм бэ? Тэ энэ ажлууд ч яг байд юм уу цаанасаа бэлдээд өгсөн юм уу гэх мэтчлэн тийм эргэлзээнүүд төрсэн юмнууд биднэрт ажиглагдаад байдаг. Тийм болохоор энэ ч бид нар яа гэж бодсон бэ гэхээр тийм ерөөсөө бидний очсон аймаг болгонд ингээд ажлын байрнууд зарлагдсан тэрийг ингээд хөдөлмөрийн хэлц зуучлаад явж байгаа те ажлын байрнууд бол байдаг. Одоо танаад ч гэсэн мэдээж байгаа. Тийм учраас одоо энэ чинь ажлын байрны захиалга өгсөн энэ аж ахуйн нэгжүүд тэгээд одоо нөгөө хуваараа ажилд орё гэсэн хүмүүсийн хүсэлтээс те харж байгаад хоёулаа яг одоо нарийн бовчин бол нарийн бовчин, механикч одоо энэ чинь харагдчихна. Эднээс ингээд яг тохирох хүмүүс ингээд холбоод яг энэ удаа яг боддоор нэг юм уу хоёр хүн ингээд ажлын байранд оруулж байгааг нь одоо бид нар оруулж байгаа ч биш л те зүгээр яг та нарын ажлыг ингээд хийж байгааг харуулад ингээд ажилд орж болдъимаа гэдгийг л үзүүлэх гээд байгаа. Цан байна уу хөлмөрөөсөө олгож байна. Та нарийн бөөн шиг дээр ажил хийж байгаа учраас тань руу залгаж байна. Санхүүжилтийн эвтгээд энэ офис дахин барьсан байна. Тэгээд энэ дээр хаалга байсан саяны манай яг орж гардаг 10 жил энэ хоолоор энийг авч байхгүй болоод шатыг буулгасан байхгүй шат бүр нөгөө стандартын дагуу баригдсан шатыг байхгүй болгоод тэгээд бид нар шүгдэг одоо жил болж байна. Анхууд яг энэ баригдлаа ерөөсөө ганцхан хаалгатай биш энэ хоёр давхар. Тэгээд тэр хаалга нь энэ одоо цонхны оронд байсан. Тэр нөгөө нэг давхрын хэлсэн маань энийг амралтын өдөр хаалгыг ингэж доороос нь хаагаад цонхууд. Ийм л байна. Уран шатны шүүхээр тогтоогдсон энэ одоо үнэхээр буруу юм хийсэн гэдэг. Дээр нь ийм прокурорын байрлал баригдсан байгаа хгүй энэ уртлаас үүдэн дээр тэгэл дээр нөгөө хаалга байхгүй шат байхгүй бол бид нар үнэхээр хэцүү байдлаар ажилласан гэж байна. Тэгэл одоо 100 болж байна бас дэмжлэг зүйлүүд өгчүүд бид нар энэ газартаа энэ манай ийшээ нөгөө энэ цашаа хүртэл манай газар байгаа хгүй ингээд ойлгоод энэ нэг авсаах нэг өргөдөл барьцгаар тийм гайгүй тэгээд нэг заалтаа шаттай нойл нойлч байхгүй манайд одоо яг байж байгаа. Айлын дамждаг өрөө гэж байдаг штэ. Тэрэн шиг ингээд айгүй том үйл ажиллагаа явагддаг татварын хилцгийг дамжиж явсаар яваад хамгийн цааталт хөдөлмөрийн хилцээр иргэд очиж үйлчлүүлдэг. Тэгээд тийм хэцүү байдал бид нар ажиллаж байна шүү дээ. Нэг хэсэг нь үнэхээр багтцахгүй энэ урт түрээсийн байрны байсан. Үйлчлэгээ сууршлах зүйлүүд төсөл хөтөлбөрүүдийн мэргэжлүүд тэнцээ суулгасан одоо хөрөг орж гардаг. Хүмүүсийг татварын хэлцээс бас хүндрэлтэй. Манайд одоо олон хүн орж ирж шүү дээ. Өдөртөө бид нар бас 100-аад хүнд үйлчлэг байгуул. Энэ нэг газраас энэ ирсэн. За та хоёр ажил яаж явагдгийг яг тэргээрээ цан байна уу? Цаа би танаар залгасан тий. Танд нүг нь хэлээгүй л дээ энэ нэвтрүүлэг байна гэж тий. Манайд Pinus иймэрхүү компаниудаас аялын байр захиалга ирсэн байгаа. Тэгэхээр танд бол тохирох аялын байр гэх юм бол механик чиглэлээр тий. Одоо таны тохирж байгаа. Тэгээд машинист мэржлэр 20 хүн ажлын байр авах юм байна. Та энэ 2 аялын байрыг та сонирхож болно. Би хахад нийгмийн даатгал татварын хэлцэл нэрчил
шалтгаалгуурч биенийг дэмжиж ажилладаг байгууллага. Татвар тэгээд дэмжиж одоо бид нарыг тэр коридороор дамжуулаад гаргаад байлгаж байгаа. Тэгээд нэг нах ингэ. Харин сая бид нар нэг хөдөлмөрийн хилцээ олох гэж боо юм боллоо. Хилээ хэлсэн хаа. Хөдөлмөрийн цаана. Шатна анаа гэдэг дэше гардаг. Бүр гадагшаа. Тэр чинь бас энэ татварын хэлцэн бас ажилдаа саад болдог одоо тэр хаан суулдаг гэдэг бүх халгыг шагаагаад цэцгүй шүү дээ. Тэр бид нар төсөл хөтөлбөр авирсан шууршлын мэрэгчлүүдийг тусдаа юм төрөөсийн өрөөнд суулгаж байгаа. За та эхлээд регистр хийлээ. ТЗ. За ТЗ. 83. Энэ ажил зуршлагчдын хөтөлбөрөөр манай хөтөлмөрийн хэлтсийн өрөөний хүнсийг хийж байгаа. Тэр хүмүүсийг судлаад таныг одоо ингэж ажилд авах хүнүүрийг судлаад манай надад хариу өгнө. Нийгмийн эмзэг бүлэгт ажлын эрхлэл үйлчлэх байгууллага маань бас энэ орон байраар хангах боломжийг бүрдүүлж өгсөн байх ёстой. Тэгээ бид нар заавал нэг гой сайхан юм ярих хэрэгтэй болж өгөхгүй юм аа бас бид нар дамжуулаад хэлэх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Нийгмийн даатгалын улсууд яхаараа энэ бүхэл бүтсэн бие нэгэ дэмжиж ажилладаг програм шиг ийм хоёр байгууллага ингээд нэг өгөөсгээд хаалга үзэн хүртэл бөглөөд тэгээд байр байдал дээр ингээд шүүх цагдаад хүрцнийг нь бол ойлгохгүй байна. Ажлын байр сургалаад ирж байгаа иргэд бол хүчний бэрхшээлтэй ч иргэд байна тий өндөр настай ч хүн байна зөндөө олон ийм нийгмийн бүх төрлийн хүмүүс ирж ажил хөдөлмөрөөр хаагаад сургалаа явуулдаг. Тэгээ аялгаа ажиллагаа сайн хангах юм бол явахдаа сайн ажил, хөнгөн ажил, хангах ажил. Би тэнцээч очиод нэг өдөр машинист хийсэн шүү дээ. Ойлгомжтой байна. Юусэн энэ нас ичээс ихшээ доолорыг гаргах гэдэг юм байна. Тэгээ ингээд доогоор нь ингээд хялгсан ононгот тэрийг буцаач хийгээл тэгээ ингээд хамгийн одоо дээд зэрэглэлийн юм тунгааж одоо шүүж авч яах юм. Ер нь бол амархан зүгээр ингээд юу хийхийг ингээд загаал өгч нь яг тэргээл ингээд нэг үйлдэлтэй. Нөгөө нэг нооснууд чинь ингээд хамгийн гоён шигшиж авахын тулд машинист байт юм байл шүү дээ тэр үйлдвэрт бол. Манай хөдөлмөрийн хэлтсийн мэрэгчлэн Ремнат эрка хамтай дээр энэ залуу дугууланд явж байгаа юм гинэ. Гомбри. За бид Баян-Улгийн аймгийн Үлгийн хотод ирээд 2 дахь өдрөө болж байна. 2 дахь өдрийнхээ ажлыг эхлэх гэж байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол мэдээж нутаг орныхоо одоо онцлогтой ажлуудыг хийгээ явж байгаа. Казны үйлдвэр дээр хүрээд ирсэн байна. Тэгээд одоо намайг харж авах маа дууны найруулагч Оргио Хосын хосоороо бит хоёр өнөөдөр хослоод цамцыг өмссөн байна. Өчигдөр ноосны үйлдвэр дээр очиход бол ерөнхийдөө ажилчдынхаа хувцсыг Орос руу захиалж авчирдаг. Яг доктор суурьшилтай ажиллах юм бол мэдээж захиалаад аваад ирдэг. Захиалгандаа уулна хувцснууд явцсан байсан. Бид нарт өмсөх хувцас байгаагүй. Тийм болохоор мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөөсөө бид нар оюутан залуучуудынхаа ийм өмсдөг дадлагынх нь хувцснаас ингээд гуйж аваад бид нар чинь гэрээсээ гараад 2 сар болцсон болохоор ер нь өмсөж байгаа хувцснууд маань хэр тааруу болоод ер нь нэг ийм аюу зөөлхөн даав нэг ийм марл шиг юмнууд болцсон болохоор энэ хувцсыг одоо баварж ахаасаа бас дамжуулаад гуйгаад авцсан байгаа. Өнөөдрийн ажил маань Казны үйлдвэр байгаа. Юу гэдэг нэртэй компани? За энэ манай одоо үндэсний манай аймгийн бас нэг одоо онцлог бүхий үйлдвэр байгаа. Каз үйлдвэр гэх юм үйлдвэр байгаа. Тэгээд өнөөдөр бол манай залуучууд маань энэ үйлдвэр дээр 1 хоног бол 1 өдөр бол ажиллана. Тэгээд одоо ирчээд байж гин тэгээд ороод ямар ч байсан тэр хүмүүстэй уулзаад 1 өдөр бол ингээд ажиллана. Энэ бол Казнаас гарна бас хөнгөн өсний үйлдвэр юм ба шүү дээ. Нарийн боо болон нарийн боо бүрлэн бүтээгдэхүүн гурил бүтээгдэхүүн бас үйлдвэрлэдэг. Аквар гэсэн ийм нэртэй одоо тэгээ манай хөдөлмөрийн хэлцтэйгээр уялдаа холбоотой ажилладаг орон нутгийн байгууллагуудын маань нэг нь байгаамаа. Тэгээд үйлдвэрсэн үеинд Казны баг хүндсэн Казууд Монгол улсын одоо үндсэн булангарт бол одоо хөргөж байгаа юм бас байгууллага байгаа. За орхон. За энэ нөгөө хүнсний үйлдвэр болохоор бас бид нар гадуур хувцастай ийш орж болохгүй хүний дуудаад чи уулзаа та нар маань ийш хувцсны өрөөнд ороод. Ажил хууртан өмсчээ. Тэ? За бид хөдөлмөр аюулгүй байдлынхаа хувцсыг өмсчлээ одоо үйлдвэрлэлөө авах гэж байна.
Одоо энэ удаад би ажиллана, Пампис ах ажиллана, дээрс манай зураглаач Эрк ажиллах байгаа. Тийм. За, ингээ үйлдвэрлэх байх уу? Тойға келген ағайын, домбырамдай алайын, ата дәстүр салтымен термелеп әнге салайын, қуанышыңа ортақ боп қызығына қанайын. За ингээ бригад багийнхан маань Акбор Казны үйлдвэр дээр хурж ирлээ. Нэгэнт бид нар Баян Улгийн аймагт ирснийг одоо Казыг амсахгүйгээр эсвэл хийхгүйгээр явна гэдэг бол энд ирсний одоо хэрэг байхгүй гэсэн үг. Яг тэгвэл энэ чинь одоо үндэсний хамгийн одоо том хааллах бид одоо бид нар ч гэсэн сайн мэддэг. Одоо ер нь Баян Улгийн аймаг гэж төсөөлөнгүүд Каз хамгийн түрүүнд одоо санаанд багтдаг. Би бол амьдралдаа нэг удаа найзынхаа гэрт яг Наврицын баяраар санамсаргүй явж байгаа дайралтад ороод ирсэн Казыг бол нэг удаа амсч үзсэн. Айгүй гоё сайхан санагдсан. Тэгээд эмчээ хурж ирж ажиллах болсондоо бол айгүй завшаантай санагдчихэв. Яаж хийдгийг нь бол би мэдэхгүй. Ямар ч үсэн ингээд энэ юуны үл юм лээ. Энэ дотор адууны тэгээд энэ дотор ингээд хавиргатай хийдгийг нь бол мэдэн давслаад явахтаадаг ч юм уу тий. Манай Казахстанд бол Казгүйгээр төсөөлөхгүй. Төсөөлөж энэ бол адууны махны одоо ингээд адууны үлэнд Казга вэж гэсэн бас оюутан бахта энэ тоглолтоороос ирж зурднаас Наврицын баяр маягаар энэ нэг бөөндөө сууж байгаа ингээд тэглэмэл Каз үзчихсэн. Өдөр бид баригадын бөөнөрөө ярилцсан хоорондоо энэ руу хэллээ. Тэ нутгийн онцлог заавал Казны үйлдвэрт ажил үзэх юмсан гэсэн чинь аз болж хөдөлгөөний хэлц дээр маань Казны үйлдвэрт ажиллах юм захиалга ирсэн байсан. Ингээд бид гурав ажиллах гэж байна. Бригад. Энэ сүүгээс ватаа удан гимнахсаа тэтгэвэт сүүн гимна нэг таагаад алмын төсөв сая. Сон төсдөглай би тэгээд сүүг. Судан гин нашиг гэтрээд. Энэ Казыг болохоор яг үйлдвэрлэлээр болохоор нэг 3-аас 7 хоногийн хугацаатай болж ижил ер нь бол Каз бол гардгийн байлээ л дээ. Эхний хамгийн эхний хэсэгтэр нөгөө маха бол малаа одоо гаргасныхын дараа маха 1 хоног болохоор байлгадаг Казны зориулт юм ахын. Байлгаж агаад ингээд наривчлаад зүсээд нарийн сайхан давслаад амталж агаад тийш оруулаад ингээд Казыг бол гаргадаг. Тэгээ ерөнхийдөө бол үйлдвэрлэлээр өчигдөр болохоор энэ махыг болохоор бэлдсэн байгаа. Эхний тий. Одоо бид нар амтлаад тэгээд дараагийн шат руугаа ингээд орно гэсэн үг. Давснаас өөр янз бүрийн тийм амтлагч бол холихгүй. Тэр амт нь өөрийнхөө нөгөө яг үндсэн амт нь бол өөр болчдөг. Яг баг зэрэг бол одоо сүүлдээ бид нар нөгөө сонгонд бол нэмдэг болчихж байгаа. Гэхдээ нэг сонгон эдэр бол нэмээд шаардлага байхгүй. Ерөнхийдөө давсаар давслаад ингээд болоо гэж. Энэ одоо ингээд оруулсныхан дараа, босныхан дараа тэр утлын хэсэгтээ оруулаад утаад баг зэрэг утаад тэгээд тавьчихдаг. За ер нь бол Каз хийхэд яг хичнээн хоног зарцуулдаг юм гэсэн үг. 7 хоног уу? 7-аас 14. Хазна нэг стигэндээ нэг ганчаа вахт айлаа надтай. Хазна стигэндээ 3 сар байлаа намсан. Гэхдээ яг юугаар өөрчлөсөн юм. Энэ ерөнхийдөө нэг Казыг болохоор нэг адууны одоо бүтэн махыг бол нэг 3 цаг орчим бол бэлэн болгох гэх нэг Каз болгож. Тэгээд
худалдаанд бол нэг 7 хоногийн дараа бол гарахад бэлэн болдог. Дааш тийм аа. Миний гарч ирсэн болов. Би томцод ирэхгүй өмсдөг юм шиг болсон. Kur'an tulgan bal bulsun, onun bestin can bulsun. Kunde kazak toyduman, ölürümde em bulsun. Dostuma sen köp olsun, düşmanlara çok olsun. Бас энэ одоо яг явцтай бас энэ юунд болохоор гидсэн болохоор цоорчдаг юм эрсдэл байгаа. Тэгээд цоорох юм бол тэгээд ойлгохтой кац бол болохгүй тийм. Ер нь кац бол үндэснийх нь одоо хамгийн том хоол үстэй тийм. Хамгийн чухал гэх юм уу? Кац одоо манай Казахын арт түмнийг бол одоо кацгүйгээр одоо бүргэдгүйгээр төсөөлж арахгүй гэж ер нь ойлгодог штэ тийм. Тэгээд тэр утгаараа чи ер нь хамгийн одоо хүндтэй зочиндоо одоо байдаг ер нь бол үндэсний хамгийн одоо хүндтэй үндэсний хоол доо. Тавайг бол сайн хийсэн байл гинэ юм бол. Shaking her umbrella, and I look the other way as they are kissing their hellos, and I'm pretending not to see them, and instead I pour the milk. Наачин бол утаад 7 онцсон. Одоо чанахад бэлэн болсон. The woman who has come in. Ирэх хачсан. Ирэх хачсан. Нэркээрс орой онцохгүй цаашаа чаа нэг хүнтэй юм яагаад. Энэ загин зэдэн шүн унтуулж яахгүй. Юу яриад ийм буур юм нэ. Нэг бол нэмээгаа, нэг бол уурлаа. Янз янз нэг юм. Том ирэх юм. За надад шиг нэг тоонд бол. Зүүн гэрээс чан. Тэгээ нэг одоо нэг 2-3 цаг чанна гэсэн үг. Тэр хоорондоо бид энэ хавьяахад цэвэрлэнэ. Тэгээд амс хийгээд гаргаж ирээд 3 цагийн дараа гихчээд бакатлаад дэлгүүрлөө баяахтай. Бригад. Баяргийн аймгийн нэг онцлог машины хөдөлгөөс асар гэх юм. Асар. Тэгээ бахаа гээд бидний хүргэж ирсэн жолооч залуу анх хэлчихсэн. Баяргийн аймгийн өөрөө машины хөдөлгөөн айгүй ихтэй. Тэгээ бүр төвжрэл гэдэг. Аргагүй том аймаг юм л та. Тэгээ бид нарыг харж байхад бол зам дагуу ийм юуны шонгууд
хурдаа тохируулж явна уу? Биш хоёулаа зам гэж. Тэгээ манай хөдөлмөр хэлцээхэн тэгээд энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн түрээс талбайн түрээс мөрөөс авдгүй эдрийг ингэж айгу дэмжиж ажилладаг гэж. Энэ юм байна. Тийм ээ. Өдний үйлдвэрлэл техникум борлуулалт тийм ээ. Юу гэдэг вэ? Энд болохоор хөдөлмөрлөлөө дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан бүх одоо хуурай хөдөлмөр эрсдэлтэй маань одоо бараа бүтээгдэхүүн байдаг. Блок, тоос хуйлуулдаг хүмүүс ямар очиад тоосох тавилт юм биш. Мэдээллүүд нэрийн хуудастайгаа, байршилтайгаа тийм чи мэдээллийн самбартай. Ийм байгаа. Тэгээд одоо яг одоо манай үндэсний одоо шинж чанартай бараа бүтээгдэхүүн яг эд үе одоо зочд гэж жуулчд их ирдэг үе учраас маш их борлуулалттай байгаа. Ер нь дангуу нэг дүүргчээд 7 оны дараа их дахиад хосорчдөг. Тий бид одоо нэг 7 оны сүүлээр болж байгаа учраас ер нь бол дангуу хоосрох талдаа орцсон байна. Жишээ тэр цамцнуудыг үлгээд үйлдвэрлэж байгаа юм. Тий энэ одоо манай үлгээд үйлдвэрлэж байгаа. Яавах вэ? Ноолор юм уу? Ноос ноолор. Үлгий кашмир гэсэн энэ дэр болохоор бүх энэ түрээс уус тав усны бүх мөнгө болохоор хөдөлмөртэй дэмжих сангаас хөдөлмөрийн хэлцээс олгодог. Тэгээ энэ хүмүүс маань өөрсдөө нөгөө хуурай хөдөлмөрийн эрхлэгчид маань ээлжлээд зогсдог даангуун дээр. Ингээд гоё юм уу хийдэг. Энэ их чи өөрийнх нь хэлээ ноутбукны зүг гинэ. Сайхан байж та багч юм байна. Баярлалаа. Би гавьяат багш сөрөнхөө. Зөв намайг Эрдэнэс хөхтгөн Баригад багийн хөтөч. Тэгээд хамгаалал. Аял гайгүй тэгээд. Дажгүй танаа хөдөлмөрийн хэлцсэн мэлцтэй уулзуу. Уулзсан. Танаа аймгийн хөдөлмөрийн хэлцтэй уулзаад өчигдөр нэг ажил хийсэн. Одоо өнөөдөр казны үйлдвэрт ажиллаж байгаа. Тэгээ нөө цайныхаа цагаар энэ аваар жоохон талбай малбай дээр зураг даруулаад танилцаал. Тавлаа явж байгаа юм. Зургуулаа явж. Тий. Унаан бол суун. Тий. Одоо эндээс цалин байлангаа аваад тэгээд дараагийн аймаг сайн байна. Тий. Энэ гавьяат явж байгаас олж байна. За баярлалаа. Сөрөнхөө гэдэг. Зөв. Гавьяат багш. Монгол уран зохиолын багш. Монгол уран зохиолын. 42 жил багшлаад одоо тэтгэврт гараад явж байна. За маш их баярлалаа. За аяны зам болж тоолог залуусан. Бууж өгч болохгүй. Тий. Тэр Тэнгэрийн уул таван багт очвол хиймэл сэргээвэл бас гоё байх. Тийш мессеж явах мөнгө төгрөг боломж юм уу? Хамгийн хордлол сард дээр гарах юм. Хөвсгөний хордлол сар дээр. Хордлол сар гэж байгаа. Тэгэл тэндээс нэвтрүүлэг дууссан байна. Одоо нэг сар гарангийн зайлуулж байна. Даруулж ирсэн чинь гавьяат багш сөрөнхүү гэдэг энэ нутгийн хүн ирсэн ээ. Баригадынхаа сайн явж байна. Ямар урд явж байна. Тэгснэ замын зардалтаа нэмэрлээрээ гэж бид нь 10 цаг. Баярлалаа. Энэ багштай маш их баярлалаа. Замын зардалтаа нэмэрлээ. Замын зардал нэмэрлээ баярлалаа. За, аян зам үлдээ. За баярлалаа. Бурхан орших болтгоо. За. Болчлоо. За 3 цаг болсон. Хэдэн 3 цаг болсон. 3 цаг. Өнөр танарч байгаа. Ингээд хаас тавьчаад эргээ харсан чи байхгүй болцоо хоёр үлдсэн байл. Зя. Ингээд хийсэн кацны удаа дээжсэн. За өнөрсдөөс. За ингээд хөргөөд 10 минут хүснээ дараа 10 хөрчиж одоо шил бол асуудал. Байланам көздеріңе оның жарқылдығын жазым жаным-ай. Яг надад өөрөөр харж байгаа нэг бакетын байр хэвчүүдээр ингэ гэрчсэн байсан хям шиг.
Энэ үрээс ингээд давталцсан хянах ингээд ийм пакетлтэй. Энэ аваад гэлж. Яаж аваад би хоолн тэгээд. Эннийхэн зориулт нь болохоор энэний амын нөгөө өглөөс болгож болохгүй тэгвэл наалдахгүй гинэ. Тийм учраас энүүгээр ингээд нөгөө боронколч хийх юм байна. Нөх шахан формахтай хөлж хийгээд. Зураг авахгүй ажилласан ч юм уу? Зураг авахгүй. Энд дөө сонирхол юм байна. Сонирхол юм. Надад зураг авах гэхдээ амар таалагдсан шүү. Би ч сүүлийн үед байж зураг аваад байсан. Зураг аваад байгаа юм гоё. Одоо ингэж болчихсон юм шиг ингээ боо. Таад маань нэг байраа нэг шийдээд авбал тий. Ажил олгогчтойгоо ер нь бол орон нутгийн нөгөө ажил олгогчтойгоо маш нэгт холбоотой ажиллаж ижил мөн бидний одоо ажил урагшилдаг баг. Тий. За ингэж манай баригад багийнхны хийсэн анхны пакетлсан казман гарч байна. Гадууны махаар хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг. За аюулагчтай байлаа. Бид нэр өнөөдөр энэ хамт кац хийж үзлээ. Аквар компани тийм. Аквар компани кац гадууны махтай кацыг хийж үзлээ. Модоч ингэж үлдээхгүй гэдэг утгаараа энэ Орос морс руу тэгээд янз бүрийн газрууд руу ингэж эдийн дэжид утгаараа экспортлоход ямар ч асуудалгүй Япон солонгос руу ч гэсэн явдаг гэж юм. Тэгээд энэ ч одоо үндэсний басныг бахархал болсон гэж байна шүү дээ. Тэгээд биднийг ийм зүйл одоо энэ хадгалт юм байна. Энэ хоолыг хийж сурах гэж бид нэр өөрсдөө дурандаа ажилласан. Тэгээд бид нарт ингэж ажиллах боломж олгож биднээс зааж сурах гэсэн ихтэй маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За Бригад үргэлжилж байна. Бригад. Тэгэхээр казах түмэн маань маш их зочломтгой юм арт түмэн гэж. Тэгээ бид эдийг ажлын энэ их ажлын дундуур урьж казак ёс заншлаад танилцуулж тэгээд өдрийн хоол хамт идья гэд Баян-Уулгийн аймгийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олон маань бид нарыг өөрсөн маш сайхан татгалцахын аргагүй санал байгаа болохоор бид нэр орж одоо номрын дууг яг хажууд нь амьдаар нь сонсч тэгээд казак түмний идэ ундаанаас идэж бас бүргэд байгаа. Тийм бүргэд авчирсан биднэрт зориулж тийм. Энэ сайхан үдийн зоогон дээр баригад багийнхан орох гэж байна. Орох уу? За.
Жум. Саачлаа. Дээгүүр хилээд нэг бүтээ. Эндийн хавар гэж хэлж. Хадаа тахгүй орж. Ийм л юм боллоо. Хитэр автомат чинь 5000. дорногоос бол. Аваа сайн тооцолч тийм. Тэхэн наалтаа. Өнөөдөр ч их хэрэг. 10 орж. Тэгээд энэ зүгээр хаттай орооч. Утгаар хөл юу гэнэ? Яах вэ? Яах вэ? Зүгээр. Аач юм. Сарай. Одоо тэгвэл чинь. Хитээс авч юм. Дигийн бохон үгүй зургийг авъя гэж. Гачиж. Хамгийн дотор нь орж ирэх. Баян Улгийн аймгийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олон бол бид нарыг бол маш сайхан халуун дотноор хүлээж авсан. Хөдөлмөрийн хэлтсийн мэдрийг хүлээж авсан. Манай хашаа юу яав гэж байна? Монгол залуусыг ажил хөдөлмөрт дуртай болгох, тэр сэдлийг нь төрүүлэх ийм зорилготой шоу. Ингээд хотоос 5 сарын 8-нд буюу одоо бас бараг 2 сарын өмнө бид нар солих хувцас байхгүй, халаасны мөнгөгүй, өөрсдийн унаагүйгээр студийнхаа одоо бүх техникийг бариад замын унаанд гарч исэн цаг маань одоо саяхан юм шиг санагдаж байна. Тэгж гарахдаа бид нар 300,000 төгрөгтэй хотоос гарсан. Тэгээд аймаг болгон дээр очиж хөдөлмөрийн хилцс болгон дээр нь очиж байгаа ажлыг олж хийгээд ингээд явсаар байтал бид нар Монгол орны хамгийн зүүн хязгаараас хамгийн баруун хязгаарт нь ирсэн байна. Баян Улгийн аймаг бол маш сонин онцлог. Дээр нэмээд ингээд бид нарыг аян замын бид нарыг хүсэл зорилго нэгтэй хамт олон маань ийм сайхан хүлээж авсанд баярлаа гэдэг. Ийм сайхан урал гаргаад 95 хүний ажрал сайн сайхныг хүсье. Баярлалаа. Энэ 5 хүний золж үттерээр нь тусдсан болоод ард түмнээ тусдсан болоод явж явахдаа 5 хүний сайн сайхан ажил үйлстэй бат үйлс болтугай. Бригад төслийнхнийг дэмжиж ажиллаж байгаадаа бид бас баяртай байна. Тэгэл түрүүн бас хэллээ, Баян Улгийн аймаг болохоор Монгол улсад бас үндэсний онцлог бүхий аймаг. Бид нар бас үндэсний онцлогоо мэдээд ийж бас үндэсний хувьсаас өксүүлээд бид нар харуулахын тулд өөрсдөө ингээд нэг өдрийн таалан өдрийнхөө та хэд зориулаад ингээд хүлээж аваад хүрсэн эрдэнэсэнд бас баяртай байна. Тэгээд 5 хүний цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. Бас олон сайхан гоё нэвтрүүлэх хийгэрээ гэд хүсье. За баярлалаа. Жаахан бэлгэлсэн ба та хэд тэрийг бас гардаа шиглэлийн зүгээс манай пак малгай гомсод бас зэрэг хол гоё харгасмэрийн хөвдөд яах юм бол тагээд бас өөрснөө өөрөөс сонгох юм яа гэдэг бидний цаашдаа энэ зам маань илүү сайхан сонирхолтой болно. Илүү сайхан үргэлжлүүлэхэд бол бид бүхэн үнэхээр итгэлтэй аймаг бүрт бид нарыг дэмжиж хүлээж авч байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За тэгээд хоолой идэ та тий. Нэг энэ доортлолт нь каз байгаа шүү. Аа. Тэр хаяа тоглолт мод хийж яваад байна. Тийм. Навар маяр маяр. Тэгээд яг одоо жинхэнэ утгаараа Казман энд байна да. Багт
не керек ай. Ойлап тұрсам дүние дәрия емес оу, өткен өмір айланып. Ажил хөдөлмөрт ч гэсэн ер нь амар дурлж ийн зүгээр сууж бол хойштоо бол хизээч чадхааргүй болж байна. Хөдөлжил байвал надад сайхан санагддаг болж байна. Дээрэс нь одоо энэ баруун хязгаарт хүртэл одоо бидний өгтөж авсан аймагуудын хөдөлмөрийн хилцүүд одоо бүх аймаг сайхан найз нартай, хамт нартай болж байна. Тэгээд бидэнтэй одоо ажил олгож исэн хүмүүс, бидэнтэй харилцаа тусалж дэмжиж исэн хүмүүс өчигдрөл гэхэд одоо биднийг гудамжинд нэг хүн таниад тэгээд ингээд замын зардалтаа нэмэрлээрээ гээл 10,000 төгрөг өгсөн. Энэ бол сайхан сэтгэл. Тэгээд одоо биднийг одоо баруун аймагуудаар явхад хот ортол байгаа аймагуудад биднийг тосч авах хөдөлмөрийн хилцийг биднэрт ажил олох хүмүүс, дээрэс нь энэ бүхнийг мань нэвтрүүлэх боломж олгож байгаа Монгол телевизийн хамт олон тийм мөн хөдөлмөрийн яам энэ бүх газруудаа чин сэтгэлээсээ үнэхээр их баярлалаа гэдгийг бол хэлье. Аваад дуусчих. Өчтөрбий. Чөө манна бай. Хоёрын гэрээ гоо. Айрг. За. Дараагийн дугаарт сэтгэл гэдэг чинь ингээ хүний эрхтэн шүү дээ, тий. Санал нэгдэхүү та сэтгэл үү? Сэтгэл хүний эрхтэн баггүй юу? За, би сэтгэлийг хаана үйж болох вэ гэж амар удаан бодож явж байгаа л сая л мэдлээ. Ходоод нь байна уу? Ходоод. Сэтгэл чи ходоод юм байна. За боолоо. Мэдлэг ундаа. Шат болтгүй. Харин тийм